Хүмүүс бол зөвхөн сонгуульд нэрээ дэвшүүлдэг мөнгөтэй хүмүүсийн засаглалд огцсон байна. Гэтэл иргэн хүн одоо тэр мэдлэгтэй чадвартай үнэхээр эрдэнэт хүн төрийнхөө тэр удирдах системд оролцох ямар ч бололцоогүй болсон. Тэгээ энийг шинжлэх гэж энэ бас Монгол төрийн товчлог шинжлэх гэсэн юм санал бас боловсруулсан юм байна. За эцэст нь хэлэхэд бол энэ нөгөө гурвалжингийнхаа системийг яаж ашиглах юм бэ гэж. Эндээс бол одоо нэг гэдэг ингээд энэ дээрээс нь ахуулаад ямар нэгэн зүйлийг мэдж таних гэсэн зүйлээ нэгээс ингээд 10 хүртэл доош ингээд асуулт тавиад ингээд доош ингээд урсгаад одоо нэг зүйлийг аяд гэдэг юу юм бэ гэхэд аядны арга бүлгийн юу үйл өөр нь юу ингээд асуулт тавиад ингээд доошлуулаад байхад 10 дугаар ирэхэд тэр хүн бол өөрийнхөө тэр аяд гэдэг ойлголттой бүрэн төгс олж авах юм аргачлал юм дорн дахны арга түмний мэргэжлийн гурвалжинд олгож байгаа юм байна. За тавхан баярлалаа. За асуух зүйл байна уу? Нэг сонирхолтой сэдв байсан. Тэгээд цаг багаас учраас товчоод авчих байх. Таны бидний гурвалжинг ямар салбар дээр ямар шинжилгээ ухаан дээр ашиглаж байна? За энийг нөгөө хаацсан юм уу? Энийг бол аль салбарт бол ашиглаж болно. Яг тэр бид нар бол албан боловсруулалтаар авж байгаа энэ өрний боловсруулалтыг одоо шинжлэх ухааны сургуульдаар сурж үзэж байгаа. Тийм учраас геометр тоо гэдэг одоо өрний эрдэмтдийн боловсруулсан энэ томьёонуудаар сурж бодож байгаа. Гэтэл энэ дорн дахны арга түмэн өмнө яаж бодож сэтгэж ирсэн юм бэ? Бид нар энгийн амьдралд яаж бодож сэтгэх юм бэ гэдэг энэ амьдралын арга ухааныг бол энэ албан боловсруулалт буюу мэдлэгийн боровснаас олж авах болно. Дээрээс нь энэ бол хүн болох. Тэгэхэд нарийн арга юм бол одоо хат минут байгаа тийм. Их юм яцсан учраас. За ингээд жишээлбэл одоо сургалтанд яаж ашиглах юм бэ гэж. Би одоо энэ чинь нэг дөрвөн үнэн гэж тавьсан байна. Дөрвөн дараалал гэж тавьсан байгаа байхгүй. Тэгээ энэний ард нэг бүх тодорхойлолтууд нь явж байгаа. Тэгэхээр энэ дөрвөн дараалал гэж явж байгаа гэдэг чинь энэ хүн яаж юм сурдаг юм бэ гэсэн дараалал байгаа. Тэгэхээр бид нар бол бүгдээр энэ багш хүүхдүүдтэй эхлээд зааж сурахын тулд өөрөө ихэлж үзүүлж яах юм. Тэгэхээр нөгөө шинээр сурж байгаа хүүхдүүд бол юм хараа сурдаг. Тэнгүүтээ хоёрдугаар төвшөнд бол нэг дагуулж хийлгдэг. Гуравдугаарт нь нөгөө хажуунаас нь зөвлөж хийлгдэг. За чи ингэж гэдэг. Дөрөвдүгээр нь би дааж хийлгдэг. Энэ бол ингэ дөрвөн дараалал. За дээрээс нь энэ 5 төвшин гэж байж байгаа. 5 хэрэглүүр гэж байж байгаа. Тэгэхээр энийг тайлбарлах гэхээр энэ бол бүх хуулийн үндсүүдийг ингээд хууль гэж юу юм бэ гэдгийг ингээд доош нь ингээд хомсоор нэвтэршүүл аргаад энэ 5 юм дээр тогтсож байгаа. Тэгэхээр энэ бол юу вэ нөхөр ерөнхийдөө хууль гэдэг бол эрхийг нээж өгдөг юм байна. Бүрэн нээх үү, бүрэн хаах уу, хагас нээх үү, ангилах уу гэдэг энэ 5 энэ хэрэглүүр байна. За дээрээс нь энэ нөгөө 5 төвшин гэж энэ хүн бол ерөнхийдөө юм таньж мэдлэгтэй ингээд юмыг хараад багцаалаад төвшин тогтоодог. Сэтгэлгээний хувьд энэ хэр төвшинтэй юм бэ? Оюун санааны хувьд хэр төвшинтэй юм бэ? Чадварын хувьд хэр төвшинтэй юм бэ? Гэт ангилчаад сэтгэлгээний хувьд ихэд бол хүн амиа бодож байгаа хүн бол анхдагч төвшин сэтгэлгээ. Дараа нь миний гэдэг энэ гэр бүлийнхээ хувааж байгаа хүн бол хоёр дахь төвшин. Тэгээ хамт олонныхаа төлөө гэж явуул боолч. Улс орны төлөө гэж явуул гэсэн. Тэгэхээр хамаг амтны төлөө гэсэн ботол сэтгэлтэй хүн бол энэ тав дахь төвшин сэтгэлгээтэй хүн байна гэж. Тэгээ энэтэй адилхан бас ухааны энэ тэр нь арчиж болно. За тэгээд энэ бүтээлийн зурган зарчим гэдэг түрүүн танаас харуулсан үснэх байсан. Тэрийг яаж ашиглаж байгаа нэгээр энэ бол улс орны хэмжээнд ашиглаж байгаа гэсэн байгууллагын хувьд гэр бүлийнхээ хувьд энэ үснэгтийг хараад ажиллах юм бол өөрийнх нь тэр байгууллагт ямар алдаа байна. За тэгээд нөгөө гэр бүлд нь бас ямар асуудал байна гэдгийг тэр үснэгтийг харж байгаа сууж байгаад ойлгох юм бол бүх юмуд нийл тод ингээд шовлон шиг харагдаад эхлэх юм байна. За тэгээд энэ 7-дугаар энэ бүтцээр болох нь хөдлөх, хооллох, ярих, бодох, залбирах, талархах, ажиллах гэсэн байна. Энэ одоо зөв хөдөлгөөн гэж юу юм, зөв хооллох гэж юу юм гэдэг. Энэний цаанд байгаа тэр бүх юм дорн дахны мэдлгүүдийг хураацсан зөвхөн энэ нийслэлүүд нь явж байгаа. За тэгээд энэ залбирал гэдэг яг би бол энэ дээр өөрөө энэ жишээ болгоод энэ залбирлын тухай нэг бас буулгацсан юм байгаа. Тэгэхээр монголчуудын бол дорн дахны ард түмэнд
бас нэлээд үүсгэсэн том юмнууд энэ аргатын систем гэдэг энэ систем байж байгаа. Тэгээ энэ систем бол ерөнхийдөө бол маш хүчрэг систем юм билээ. Нарийн сайн ойлгох юм бол аргатын системээр яаж гэдэг боосоо энэ арга гэдэг бичсэн байгаа. Энэ 80-д мөрдөд цэрэг ирсэн андаад юм их аюулгүй баг ухаан. Ажил төрөхөд хөдөлмөрийн хувьд ажил хийгээд нийтийн тэм хөр шайлын хүн холбоо хүнсээ бэлтгэх хамтын үүрэг хүн бэлтгэх гэрийн сургууль хүчрэг болох анхны алхам гэдэг. Аргатыг тодорхойлсон энэ тодорхойлт нь байна. Тэгээ энийг бас нэг дурган бүтцүүд бас энэ байдаг. Тэгээ энийг бас сайн ойлгох юм бол хамт олон энэ төр бол нэгдэж нэгтрээд хамтдаа юм бүтээгдэхүүн аргатын систем нэлээд хүчрэг систем юм билээ. Одоо сүлжээний байгууллагууд энийг нэлээд сайн ашиглаж байгаа. За өөр асуулт үү? Энэ өнөөдрийн хэлтүүлэг чухал ямар учраас энэ сэдвийг авах. За яг нөгөө энэ сэдвийг ерөнхийдөө би нэг сүүлийн 20 жил нухаж байгаа. Тэгээд одоо маш олон ном зохиол уншаад өөртөө маш их төлөвлөөр бодоод ингээд харьцуулаад тэгээд яг нөгөө энэ хэрэгтэй юм нь болохоор энэ бүх юмд хэрэгтэй сэдв байна. Бүх хүн ингээд ойлгоод авчих бол мэрэгжилдээ тусгаад цаашдаа хөгжихэд бол дэвтэй учраас тэгээд нөгөө энгийн хүүхдүүд маань баг учраас багш нар маань гэсэн чинь ойлгоод авчих юм бол цаашдынх нь амьдрал одоо ажлын карьерт маш их дэвтэй гэж ойлгосон учраас энэ сэдвийг авсан байгаа. Энэ угаас 8 минутын багтыг явуулсан гэсэн. Ерөнхийдөө бол мэдсэн мэт. Тэгээ яг нэгэн том сэдв учраас тэгээд ажиллаа маш том сэдв бүхэн хөгжимөр гэдэг чинь баг 10 хоног ярьсан юм тийм ээ. Тэгээд энэ том сэдв 6 минутын багтаагаад бид бүгд ойлгох бол хэцүүтэй. Тэгээд яг энэ сайн үний самбарын зөвөөр энийг бол тасдаа бол ичээдээ тавууч юм энэ бүгдийг идэж гэсэн нэг бас одоо хоолоор тийм өөр ажиллахгүй гэдэг юм байна. Өнөөдөр 우리가 보시면 움직여. 아하. дараагийн ихтэй цагтаа багтаага юм аа. Хэдөө хүмүүс жоохон ингээд тодорхой юм аа. Тэгээд асар өөр цагаатай хэлж тийм ээ. За өөр байхгүй юу? За тэгвэл Эрдэнэ сайхан багш та маш баярлалаа. Санаатай хэлээ. Дараагийн багш бодот явж акробат үсрэлтийн анхан шат гэсэн сэдвээр та бүхэн хэлбэлээд явах нэ. Энэ өдрийн мэндийг оюутан сурагчид олон багш нартаа зөвшөөрье. За миний ихтгэлийн сэдэв бол акробат сургалтын анхан шат, ихтгэсэн багш, циркийн багш болох юм. За зорилго маань болохоор акробат сургалтын сургалтанд ямар нэгэн одоо дасгал хөдөлгөөнийг сурахын тулд сурагчдад 5 жанрыг хөгжүүлж төлөвшүүлэхэд орно. Зорилт нь болохоор мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлнэ. Бас төхөөлөх дасгалыг одоо эндээ ашигласнаар ямар одоо хүнд үр нөлөө гарах вэ гэдэг талаар ярих юм аа. За акробат бол циркийн үндсэн жанрууд нэг бөгөөд эхний онцлог дурлаг юм. Акробат нь болохоор акрос буюу өндөр гэсэн утгатай, бат буюу алхах гэсэн грек үгнээс гаралтай үг юм аа. Эхний грекийн үед циркийн урлагт анх хөгжиж эхэлсэн. Тэгээ хөгжиж эхэлснээр тухайн үед одоо акробатын төрөл маань хаад ноёд одоо
хүмүүсийг одоо цэнгээж хөгжих баясгах зорилгоор өрнөгдсөн